Хөтөлбөрөөр тодруулах ярилцлагын булангаар үргэлжилж байна. Сайн байцгааны үзэгчдээ KMG мэдээллийн хөтөлбөрийн тодруулга ярилцлагын болон маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор шудраг хөрсөлтөө хэрэглэгчийн төлөөх газрын дарга Аюур сайхан оролцож байна. За танаа байгууллагаас бол сүүлийн өдрүүд бол дулааны цахилгаан сүлжээ одоо тэгээд цахилгаан түгээх станцуудад болон хариалагдах байгууллагуудад бол шалгалт хийсэн байгаа шүү дээ тийм. Энэ шалгалтынхаа үр дүнгийн талаар та яриач. Ус дулаан цахилгаан түгээх байгууллагууд дээр хяналт шалгалт хийсэн. За хяналт шалгалтын дээр одоо цахилгаан дээр тодорхой зөрчлүүд байна, дулаан дээр тодорхой зөрчлүүд байна. За бид нэр орон сууцны айлрхууд болон нийслэлийн гэр хорооллын айлрхууд дээр бас газар дээгүүрний явж иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдлыг хүлээж авсан. За цахилгаан дээр гэх юм бол ялангуяа гэр хороол дээр газрын гэрчлэгээ байхгүй бол цахилгаан одоо борлуулах гэрээ хийдгүү гэсэн ийм гомдол байгаа. За энэ бол тодорхой хууль тогтоомжийг өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа. Ягаад бол хууль заагаагүй ийм одоо нөхцөл шаардсан байна. Борлуулалтын нэмэлт одоо нөхцөл шаардсан байна. Тийм учраас одоо ямар ч иргэнтэй гэрээ хийх ёстой хуулийнхаа дагуу энэ гэрээ байгуулаагүйгээс ямар нөхцөл байдал үүсдэг юм бол нэг тоолуур дээр одоо хэд хэдэн айлууд холбогддог. Ингэснээр нэг тухайн тоолбоор дээр гарч байгаа цахилгааны одоо хэрэглээ нь 150 кВт-аас дээш гардаг. Ингээхээр энэ илүү өндөр тарифаар төлөгддөг. За нөгөө талаар нэг тоолбоор дээр олон айл холбогдохлоор тухайн айл дээр одоо хичнээн цахилгаан одоо хэрэглээ гараад хэдээр төлж байгаа гэдэг дээр хяналт тавих юм боломж байдгүй. За нөгөө талаар тоолуурууд өндөрт байрладаг. За хоёрдугаар хяналт тавих тийм цонх байхгүй. Тийм учраас хэрэглэгчд өөрсдөө хэрэглэн дээр хяналт тавих юм боломжгүй байдаг. За цахилгаан түгээхийн ажилтнууд ч бичлэг хийхдээ хүртэл хэрэглэгчдэд хэд гарсан талаар тоолуурын мэдээллийг өгдөг. Энэ одоо зөрчлүүд нь бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тодорхой залтуудыг зөрчиж байгаа. За эдгээрийг бид нар одоо тасн зогсоож хуулийн дагуу явуулах талаар усан байцаагчийн албан шаардлага хөрвүүлсэн байгаа. 9 дугаар сарын 1 гэхэд энэ одоо үйл ажиллагаа хуульд нийцүүлж явуулаа гэж байгаа. За дулаантай холбогдуулж одоо орон сууцны ялангуяа энэ ховчлогдсон айлрхууд байгаа. Тэгэхээр энэ хуучнаар одоо ашигтай талбай 20 м квадрат, 30-40 м квадратыг явдаг байсан. За үүнийг нь одоо бүх талбайг тооцоод өөрөөр хэлбэл галтгоо, коридор, ариун цэврийн бүгдээрингээ нэмээд дулааны үн тооцож байгаа хэрэглэгчд үйлчлэгтгүүд. За энэ тооцохдоо Монгол улсын стандартын дагуу тооцох ёстой. Нэгдүгээр, хоёрдугаарт ингэж тооцохдоо эрх бүхий тусгай зөвшөөрлөлтөд хэмжих эрх бүхий энэ компаниудаар хэмжүүлж энэ хэмжилтийг нь оршин суугчдаар хүлээн зөвшөөрсөний үндсэндээ энэ дээр дулааны төлбөрийг нь тооцох ёстой. Гэтэл хэрэглэгчдэд үйлчлэгтүүдийн ажилтнууд нь өөрсдөө явж хэмжилт хийж иргэд оршин суугчдаар зөвшөөрүүлэгүйгээр үүн дээр дулааны талбай тооцож мөнгө төгрөг тооцож авч байна гэсэн зөрчил байгаа. Үүнийг таслан зогсоох мөн дарга хэмжээг аваад ажиллаж байна. За хувийн орон сууцны конторын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчид нэлээд олон байгаа. За эдгээр компаниуд бол иргэд оршин суугчид айл өрхүүдээс хуульд заагаагүй хууль боссон төлбөр хураамжийг авч байгаа зөрчлүүд нь байна. Тухайлбал үүсэл цахилгааны зардал, за ус дулаан дамжуулах төвийн ашиглалтын зардал, насосны тогны зардал, ЦТП-гийн зардал гэдэг нэрээр одоо сарда 2500-аас 11,000 хүртэлх төгрөгийн төлбөр хураамж авч байна. Энэ бол хууль бос төлбөр хураамжаа. Яагаад хууль бос гэх юм бол дулаан дамжуулах энэ гэрээн дээрээ тухайн одоо дулаантай холбоотойгоор зардал мөнгө авах юм бол нэгдүгээрт оршин суугчдаа зөвшөлдсөн байх ёстой. Тэгээ хоёрдугаарт энэ тарифуудыг тогтоох болон хянах эрх нь бол хуулийн дагуу эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний зохицуулах хороонд байдаг. Эрчим хүчний зохицуулах хороогоор ямар нэгэн байдлаар хянуулаагүй, батлуулаагүй ийм мөнгийг хууль бусаар иргэд оршин суугчдаас авч байгаа гэсэн юм зөрчлүүд. Төрийн өмчит компаниуд маань одоо алдагдaltaй ажиллаж гин гэд нөгөө нэг байрны мөнгөн дээр ч юм уу те тодорхой хэмжээгээр одоо мөнгө нэмдэг штэ те шалтгаангүйгээр энэ нь одоо тэгэхээр худлаа байсан гэсэн үг үү? Ер нь үн нэмэх асуудлууд бол хуулийн дагуу хийгдэх ёстой. Хууль заасан үндслээр хийгдэх ёстой. Тийм учраас саяхан одоо хэлдэг энэ үнийн нэмэгдлүүд бол хууль заагаагүй үндслээр хууль зөрчиж ингэж тогтоосон мөнгнүүд байгаа. Энэ дашрам төлөхөд тодорхой одоо 5
энэ аж ахуйн нэгжүүдээр бид шалгалт хийсэн эрэгтэй өрөөдөл гомдол мэдээллийн дагуу бидний одоо шалгаагүй мдээгүй бусын зөрчлүүд явуулж байгааг үүсэхгүй. Тийм учраас иргэд хэрэглэгчид маань хэрэглэн дээр хяналт тавих хэрэгтэй байна. Байр ашиглалтын төлбөр тооцоогоо хийхдээ энэ төлбөр тооцооны баримтан дээр ямар нэгэн эргэлзээтэй юм мөнгөн дүн байх юм бол манай байгууллагт хандаж шуурхай хянуулж шалгуулах юм боломжтой. За тэгээд хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа гурлан бүтээгдэхүүний үнийн одоо нөгөө гомдлын дагуу тий нэмэгдсэнтэй холбоотой иргэдийн гомдлын дагуу танахаас шалгалт хийж байгаа гэсэн энэ талаар тодруулаач. Гурлан бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр хэвлэл мэдээллийн байгууллага дээр гарсан мэдээллийн дагуу бид хяналт шалгалтыг хийгээд явж байгаа. Энэ хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. За гурлан бүтээгдэхүүн дээр бол за алтан тариа дээдийн дээд хурал дээр тодорхой 50-аас 100 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн ийм мэдээлэл байна. Гагцхүү энэ нэмэгдэл нь үйлдвэрлэлийн шатн дээр байна уу, тодорхой шат дамжлагын дээр байна уу, борлуулалтын дээр байна уу, худалдаалагчид үнийг нэмж гэнэ үү гэдэгт бид нар хяналт шалгалтын үндсэн дээр тогтоох болно. Хэрвээ энэ үнийн нэмэгдэл бол байгаа бол ямар үндслэлээр нэмсэн талаар бид нар бас тогтоох болно. За импортын энэ гурлан дээр бас үнийн нэмэгдсэн ийм мэдээлэл бас алга байна. За талхны хувьд, дотор талхны хувьд одоо өмнө нь 1000-аас 1200 төгрөгөөр зарагдж ирсэн. За өнгөрсөн 7 хоногийн байдлаар бас энэ 1000-аас 1200 төгрөгөөр зарагдсан хэвээрээ байна. За гагцхүү өмнө нь одоо зарагдж байгаа дундаж үн Улаанбаатар хотын хэмжээ 1080 төгрөг байсан бол дунджаар 1130 төгрөг болж өссөн байна. За мөн ялгаагүй үйлдвэрлэлийн шатн дээр одоо худалдаа авах түгээх борлуулалтын аль шатн дээр нь ямар байдлаар нэмэгдсэн тал дээр бид бас тодорхой судлаад үндэслэлийг нь тогтоохоор ажиллаж байна. За өөр танай байгууллагаас ямар одоо нөгөө үйл ажиллагаануудад хяналт шалгалт хийж явж байгаа иргэдийн гомдлын талаар? За бид нар төвлөрсөн хяналт шалгалт гэх юм бол одоо тодорхой хүнсний нэр бүхий бүтээгдэхүүний гарал үүслийн асуудал дээр хяналт шалгалтын ажил явж байна, үргэлжилж байна, утгагүй дүнгээ гаргана. За мөн түнчлэн олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ ихтэй сургуулиудын үнэ нэмсэн, төлбөрөө нэмсэн асуудал байна. Үүн дээр бас хяналт шалгалтын ажлыг ажиллаж байгаа ойрын хугацаанд дүнгээ гаргах байх гэж бодож байна. Одоо жил болгоо ингээ ямар ч шалтгаангүйгээр одоо үнэ нэмдэгтэй ихтэй сургуулиуд тэгээ тэр дундаа үнэ нэмснээр багш нарын цалин ер нь нэмэгддэг юм уу? Яадгийн одоо юунаас олждаг вэ? За энэ үнэ ихтэй сургуулиуд янз бүрээр нэмж байгаа юм мэдээлэл ирж байна. За дээдл нь бол 40 хүртэлх хувиар гэсэн мэдээлэл бол ирж байна. За энэ үн нэмсэн учир шалтгаан одоо үнэхээр одоо сургалтын одоо тодорхой чанарт ахиц төвшил гарсан байна уу? Одоо бус өөр ямар одоо шалтгаан нөхцөл байна гэдэгтэр бид нар хана. Энэ жил одоо ерөнхий боловсролын сургуулийг одоо 19 орчим мянган сурагчид төгссөн ийм дүн байна. За энэ бол өнгөрсөн жил одоо 40 гаруй мянга байсан шүү дээ. Тэгэхээр энэ жил яагаад ингэж буурсан гэх юм бол анх удаага 12 дугаар анги төгсөгчд анх удаага төгссөн. Тийм учраас төгсөгч цөөн болохоор үүнийгээ дагаад ихтэй сургуульд элсэж байгаа энэ оюутнуудын тоо цөөн. За элсэж байгаа оюутнуудын тоо цөөн учраас энэ төлбөрөө нэмж гэнэ үү үгүй юу гэсэн ийм бас асуудал яригдж байна. Хэрвээ тэгэхээр одоо элсэгчдийн тоо бага байснаар энэ үнэ нэмэх юм асуудал бол байж болохгүй хууль дээр. За ихтэй сургуулиуд өмнө ямар зарчмаар ажиллаж байсан гэх юм бол тодорхой инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад үнэ нэмдэг асуудал бас байдаг. За энэ боловсролын байгууллагууд учраас эдгээрийн үйл ажиллагаанд нь бол боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналтаа тавьдаг. За манайх бол эдгээр байгууллагуудаас зарим нь тухайн боловсролын үйлчлэгээ явуулдаг давмгай байдалтай ийм одоо аж ахуй эрхлэгчдэд тооцогдоод явж байгаа. За тийм учраас энэ давмгай байдлаа хуулийн дагуу ашигласан уу, хууль бусаар эсвэл их дүндэр төлбөр ногдуулсан уу гэдэгт дээр голчлон анхаарлаа төвлөрүүлж байна. За инфляцийн түвшин гэх юм бол за энэ 8 сарын байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн өсөлт буюу инфляцийн түвшин 6.6% байна. За өмнөх жилүүд дээр за нэг 12 орчим хувьтай байхад нэг 15% ихтэй сургуулиуд одоо жилдээ нэг нэмж ирсэн. За боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу энэ сайдын зүгээс тодорхой зохицуулалтыг хийх боломжтой байгаа гэж харж байгаа. Тухайлбал одоо үеийн сайд нар
тухайн ихтэй сургуулиудын удирдлагуудтай одоо ярьж зөрчилсөн үндсэн дээр төлбөрийг тодорхой хэмжээнээс дээшлүүлэхгүй байдлаар зохицуулахын арга хэмжээг хавсаар ажиллаж байгаа. Тийм учраас энэ жил бас тэгэхээр одоо яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна. Мөн ихтэй сургуулиуд өөрсдөө төлбөрийг үндсэлтэйгээр нэмж гэнэ үгүй гэдэгт төр манайх санал шалгалтаа хийж байгаа. Тодруулга ярилцлагын болонтой хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Үргэлжлүүлэн KMG мэдээллийн хөтөлбөрөө хүлээн авч үзнэ үү?